Хуримтлалын талаарх ээлж хичээлээрээ хуримтлал үүсгэх алхмуудыг танилцуулнаа. Нэгдүгээрт орлого зарлагаа бүртгэх. Энэ нь хэмнэж болох зардал байгаа эсхийг харуулдаг. Хоёрдугаарт хэрвээ хэмнэж болох зардал байгаа бол түүнийгээ хасаад сарынхаа орлого зарлагын төлөвлөгөөг боловсруулах. Ингэснээр та сэтгэл хөдлөлөөрөө эсвэл рекламны дагуу хэрэгцээгүй худалдан авалт хийхээс татгалзах болно. Гуравдугаарт хуримтлуулж олох хэмжээгээ тодорхойлох. Эхний 3 алхмын дагуу та төсөв боловсруулж хэмнэлт хийснээрээ санаанд оромгүй их мөнгийг хуримтлуулж болохыг харах болно. Дөрөвдүгээрт хуримтлалын зорилгоо ач холбогдлоор нь чагсаан бичих. Мэдээж хамгийн чухал нь нэгдүгээрт. Дараагийн алхам бол урт богино хугацааны зорилгоос хамааруулан хуримтлалын хэлбэрээ сонгох. Жишээ нь та аялал зугаалах зориулан хуримтлал үүсгэж байгаа бол 6-аас 12 сарын богино хугацаатай хадгаламжийг сонгох. Хэрвээ та тэтгэврт хурдтай зориулан хадгаламж үүсгэж байгаа бол 3 ба түүнээс дээш жилийн урт хугацаатай хөө өндөртэй хадгаламжийг сонгох. Дээрх алхмуудын дагуу та хуримтлалаа эхлүүлж хэрхэн өсөж байгааг нь хянах. Нэгэнт та хуримтлал эхлүүлэхээр шийдсэн бол сарын орлогоосоо хадгаламжийн данс руугаа тодорхой өдөр тогтмол дүнгээр мөнгөө автоматар татуулдаг байх нь илүү үр дүнтэй. Ухаалаг хэрэглэж хэмнэлтээрээ хуримтлал үүсгэцгээе.